Сайн байцгаана уу? Эрхэм сүсгтэй олон та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Зүүн хүрээ дашчуулын эдийн дэрэгдэх зүүн хүрээ Мадрей подкастын хамт олон энэ удаад бүгд найрамдах энэтхэг улс руу зорчсон аяллахын тэмдэглэлийг товчлон тойрон болгон хүргэж байгаадаа таатай байна. За тэгээд бид бүхэн ямар маршрутаар явсан бэ гэдгийг одоо хэлхэн зүйтэй байх. За хамгийн түрүүнд бид бүхэн Улаанбаатараас Хонконг чиглэл рүү нисээд за Хонконг дээр одоо нэг 4-5 цаг орчим транзит хийгээд за тэгээ Хонконгоос Мумбай хот руу ниссэн байгаа. Бидний нислэг бол Мумбай хот дээр буугаад 1 хоногийн одоо зайтай байсан учраас Мумбай хотод 1 хоног үдлээд тэгээд маргааш нь Мумбайгаас одоо Хувли хот руу ниссэн байгаа. Хувли хот бол одоо Балдан бариун одоо Гомон татсантай хамгийн ойр орших одоо хот байгаа. За тэгээ Хувли хот дээр буугаад бид бүхэн машин суугаад за нэг цаг гарan хэрэтээ яваад Гомон татсандаа одоо хүрсэн байгаа. Энэ газар одоо Денса сүм буюу Брайван гандан хийдүүд одоо оршдог байгаа. Брайван дотроо одоо Гомон татсан болон Лосоолон татсан байгаа. Одоо гандан дотроо гандан Шарзэ, гандан Жанзай татсангууд одоо байдаг байгаа. За тэгээд бид бүхний одоо Гомон татсанд ирсэн гол зорилго нь гэх юм бол зүүн хүрээ дашчоолын хийдийн цорж лам, гиндийн ярампил болон ловон лам, алтан гэрэл лам нар маань энэ жил одоо Гомон татсандаа гавжийн мэндгийг хүртэж байгаатай холбогдуулан гол зорилгоор ирсэн байгаа. За тэгээд гавжийн мэндгээ хүртэхийн тулд эхлээд Гомон хамламаас одоо гавжид тушаагдсан хадгаа аваад за Гомон татсан. За тэгээ Гомон татсан Лосоолон татсан нийлээд цогцон хурал. За тэгээ Самлуу аймаг халах мэдсэн тэргүүтэй олон хуургуудад одоо хурал номоо хуруул өглөгийн эзэд болон буйны чуулган хураадаг байгаа. Энэхүү бэлэг цай үлгүүд бол олон хуврал эрдэмтэн лам нарын чуулган сургаал номын айлтгал хурал ном өрнөж буян ишгийн одоо их чуулган болж байна. Тийм учраас одоо инрэл мэдлэг гэгэрлийн энэ үйл явдлыг бид та бүхэндээ одоо тусгай дугаараар дэлгэрэнгүй хүргэх болно. Бидний Гомон татсан дах хурал номын үйл ажиллагаа маань 4 хоног үргэлжлээд амжилттай дүүрч буян номын үлгээд сэтгэлээ хариуцсан одоо Бихар мужид орших Бодгоя хэмээх ариун мөргөлийн газар руу зорион хүлгийн жолоо залсан байгаа. Бид бүхэн Гая руу шууд нислэг байхгүйсэн учраас Делигээр дамжин Дели дээр 1 хоноод Гая руу ниссэн байгаа. За тэгээ аяллаар явж байгаа улсууд ерөнхийдөө
шууд нислэг байхгүй дамжин өнгөрөх юм бол аль болох онгоцны будалтайгаа ойрхон тийм буудлуудаар одоо бүүкинг хийгээд явах юм бол цаг хугацаа болон санхүүгийн их боломжийг битээхэн санагцсан. За тэгээ гаяад ирсэн гол шалтгаан бол одоо Монгол улсад түүхэн тэмдэглэн үлдэх нэгэн сайхан үйл явдал болсонтой холбогдуулан Шамдуу одоо Бодгая руу дэлхийн жолоогоо залсан юм аа. За тэгээд бид бүхний Бодгаяад ирсэн гол шалтгаан бол Бодгаяад орчих Махабодhi суурганы гороон замд байдаг төв тэлэр жадам судрыг одоо бичин байршуулсан байдаг. Үүнд одоо Монгол улсаас түүхэнд анх удаа зүүн хүрээд авчралын хийд маань одоо гороон замд Бурхан багш яйлдсан ширчэндоо буюу бэлгийн зүрхэн судрыг өндөр гэгэний соён бичгээр болон дөрвөлжин үсэг за тэгээ уугарж Монгол бичгээр бичэн байршуулсан үйл явдал юм аа. Манай зүүн хүрээд ачааллын хийдээс Бүдэн дэнтэг улсын Бихар мужид Бурхан багшийн төгс гэгэрсэн их суурганд нэг гороонд бэлэг баримтын судрыг залхаар ингээд ирж цулраад байна. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр их буянтай сайхан өдөр тохиж байна. 신주의 동반넘버 양국을 지수 다우 수 동바보 샤마얀 동반에 다시 샤마얀 신도 수와 Энэхүү үйл явдлын талаар бид бүхэн одоо дэлгэрэнгүй нэвтрүүлгийг та бүхэндээ дараагийн дугаард бэлтгэн хүргэх болно. За тэгээ Бодгая бол одоо дэлхийн бурхны шинтэй хүн бүрийн хувьд одоо хамгийн ариун дагшин адис жаналвтай одоо газар байдаг. Бодгаяд орших дараах газрууд нь одоо сүсгтэн бүрийн одоо мөрөглийн төв болдог. Нэгдүгээрт бол одоо бидний хил занснаар бодмод байгаа. Бурхан багш 49 хоног бясалгаж одоо төгс гэгэрлийн хутгийг олсон ийм сайхан ариун дагшин газар байдаг. Махабодhi суурга байдаг. Төгс гэгэрлийн одоо бэлэгдэл гэж үздэг. За тэгээ гуравт бол одоо лодог гаваа буюу Бурхан багш 6 жил хатуужлыг үзүүлсэн газар бас байдаг. За Балдан шаваарын агуу буюу гом бурхныг одоо шагшгэлсан газар байдаг. За тэгээ жагад бөмбө өрөвөө буюу Бурхан багш 2 дахь номын хүрдийг эргүүлж одоо чирчэндоо буюу одоо гол үзэл баримтал болдог бэлгийн зүрхэн судраа одоо айлдсан байдаг. За мөн дээр нь дэлхийн хамгийн анхны их сургууль болох Наландрын их сургуулийн одоо төөр байгаа. За тэгээ тэр Наландрын их сургуульд бол одоо хамгийн олон бандтай мэрэгдүүд гарсан ийм сайхан одоо ариун дагшин газрууд бол байдаг. За тэгээд эргэл мөрөглөөр явах одоо жуулчид сүсгтэй болон та бүхэн бол одоо энэтхэг улс руу явахдаа хамгийн тохиромжтой улирал бол одоо 11 сар болон 12 дугаар сар байд юм байна. Тэгээд энэ үед бол одоо халуун хүүтэн хамгийн тохиромжтой монголчууд бид бүхний хувьд бол одоо хамгийн таатай нөхцөлтэй уур амьсгалтай цаг агаартай байх нэ. За тэгээд одоо буцаад бид нар Бодгаяад бидний зорьсон ажил маань амжилттай дүүрч за Бодгаягаас Дели рүү нисээд Делигээс Хонконг нисээд Хонконгоос Улаанбаатар чиглэлд нисээд буцаад эх орондоо ирсэн. За тэгээд бид бүхэн одоо дараагийн дугаарт бол түрүүн дээр дурдсанчлан одоо гавжийн мэндэ хүртэх ёслолын талаар болон за Бодгаяад орчих тэр алтан самбарын талаар дэлгэрэнгүй нэвтрүүлгийг тус тусад нь одоо та бүхэндээ хүргэх болно. Энэ удаагийн дугаараар бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.